Хүүхдийн шүд амны хөндийн үнэгүй үзлэг эмчилгээний 7 хоногийн аяны үйл ажиллагааг Баянгол дүүргийн аслагдсан хорооны нэг болох Нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэхийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инх туяа зорьсон юм а. Хүүхдийн бишээс хамтран Баянгол дүүргийнхаа 23 дугаар хороонд 7 хоног хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж, оншилж, за мөн сургалт сурталчилгаа явуулах ийм сайхан 7 хоногийн аяныг нээж байна. Хүүхдийн шүд гэдэг бол эрүүл байх бол хамгийн чухал байдаг. Тэгээд олон хүүхдүүд шүдээ үзүүлэхийг хүсэж байгаа. Манай Мишель одоо энэ хүүхдийн сан болон түүнийг одоо үүсгэн байгуулсан манай Габриэлагийн одоо хүсэл бол яа харахгүй одоо энэ гэр хороололт шүдний эмчид одоо үзүүлэх боломжгүй хүүхдүүдийг хамруулахыг хүссэн юм аа. Энэ бол гайхамшигтай ажил. Урд нь одоо энэ Мишель одоо хүүхдийн сангийн хийж исэн энэ эмчилгээ бол яа харахгүй хөдөө орон нутагт гэр дотор энэ эмчилгээ үйлчлэгийг хийж исэн. Өнөөдөр бид нар гэрт биш ч гэсэн бас л одоо ийм асуудалтай ийм газар хийж байна. Тэгэхээр энэ бол яа харахгүй гэр хорооллын дунд усны асуудалтай бас л яг жинхэнэ амьдрал донд энэ үйлчлэгээ хийж байгаа нь онцлог юм аа. Нээлтийн үйл ажиллагаанд улсын хурлын дэд дарга одон туяа оролцож хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээг Баянгол дүүргийн аслагдсан хэсэг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Манай энэ хороон дээр янз бүрийн одоо ажиллагаанууд явагддаг үйл ажиллагаанууд жишээлбэл хүмүүсийн хүүхдүүдэд одоо бэлэг өгдөг ч юм уу. Тэгээд тэр ажиллагаа бол хэдийгээр хүүхдэд зориулагдсан ч гэсэн зарим одоо өгж байгаа зүйл нь ч юм уу хүүхдийн эрүүл мэндийн зүйл байдаг. Тэгэхээр энэ бол яг хүүхдийн эрүүл мэнд гэдэг ирээдүйн бүх өвчнөөс сэргийлэх төсөл учраас маш сайхан төсөл байгаа. Бидэнд хийх одоо олон хүсэл мөрөөдөл байдаг ч гэсэн боломж нь бага байдаг. Тэгэхээр инхтээ төлөөлөгч, инхтээ төлөөлөгчийн одоо мөрөөдлийн энэ одоо зорилтын хөтөлбөрийн дэмжиж оролцож байгаа Мишель сангийнхан, олон улсын байгууллагын та бүхэнд бас баярлалаа илэрхийлье. Махнаас нүд, яснаас шүд өвдөх нь хамгийн хэцүү гэж монголчууд ярьдаг. Яг үүнтэй адил шүд өвдөхөд шүдний эмчид очиж өвчнөөс салахаас өөр арга үнэхээр байдаггүй. Энэ мэдрэмж дэлхийн аль ч улс орны иргэн бүрт адилхан байдаг. Маш таагүй. Тиймээс Герман улсын элчин сайдын яам төдийгүй Швейцарын хөгжлийн агентлагч Мишель хүүхдийн сангийн санаачилсан шүдний эрүүл ахуйн үйлчилгээг 2 дахь жилдээ санхүүжүүлэн дэмжин ажиллаж байгаа юм а. Бид бүгд шүдний өвчин гэдгийг сайн мэддэг. Шүд өвдөд ирэхээр хоол идэж чаддаггүй, унтаж чадахгүй, ярьж чадахгүй маш их зовиртой байдаг. Тэгэхээр энэ зовироос ангижрах хамгийн зөв арга бол шүдний эмчдэр очиж эмчилгээ хийлгэх. Шүдний эмчдэр очиод эмчилгээ хийлгэж шүдний өвчин байхгүй болсны дараа хамгийн сайхан таашаадыг бид бүгдээрээ мэдэрч чаддаг шүү дээ. Тэгэхээр энэ шүдний өвчнөөс ангижирч байгаа энэ сайхан мэдрэмжийг аль болох олон хүүхдүүдэд мэдрүүлэхийн төлөө Мишель хүүхдийн сан үйл ажиллагаа явуулж энэ сангч мөн чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг юм а. Бид хамтдаа хүүхдүүддээ шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд өвдөхөөс урьдчилан сэргийлэх, шүдээ арчлах, аль болох өвдөхгүй байх тал дээр анхаарч зөвлөгөө мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн гэр бүлэрээ эрүүл шүдтэй байхын төлөө хичээцгэх хэрэгтэй байна. Тийм ч учраас Германы элчин сайдын яам нь Мишель хүүхдийн сангийн үйл ажиллагааг сүүлийн 2 жилийн туршид дэмжин ажиллаж байна. Ингэж ажиллахдаа явуулын шүдний эмнэлэг нь аль болох хамгийн алслагдмал байршилд буюу гэр хорооллын дунд хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллагаагаа явуулж байгаа юм а. Мишель хүүхдийн сангийн үйл ажиллагаанд маш их талархаж байгаа. Би түрүү жил Сүхбаатар аймагт болсон үйл ажиллагаатай газар дээр очиж танилцж байсан. Тухайн үед үр дүнтэй эрг сайн өөрчлөлт явагдаж байгааг харах таатай байлаа. Швейцарын хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг нь маш олон төслүүдэд дэмжин хамтран ажилладаг юм. Ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн төсөл төлбөрүүд дээр их анхаарч дэмжиж ажилладаг. Үүний зэрэгцээ Мишель хүүхдийн сангийн хүүхдүүдэд зориулсан явуулын шүдний эмнэлэгтэй хамтран ажилласаар ирлээ. Би Габиг олон жилийн өмнөөс таньна. Габи болон Мишель хүүхдийн сангийн үйл ажиллагаа маш их амжилттай өргөн болж байгааг харах таатай байна. Би хажуудын цуг байдгүй ч гэсэн холоос үйл ажиллагааг дагаж байнга мэдээлэл авч байдаг. Габи намайг өөрийн үйл ажиллагаанд ойрхон байх хүсэлтэй байдаг ч ажлын шаардлага хол ажилладаг учраас үйл ажиллагааг нь холоос дэмжиж явдаг. Мишель хүүхдийн сангийн үйл ажиллагааны өргөжин тэлж байгааг харахад маш их таатай байна. Хүн бүрийн дотор шүдний эмчээс айх айдас байдаг байх. Шүдний талаар монголчуудын хэл зүгнүүд ч цөөнгүй бий. Нүүдэлчдийн ахуй соёл, суурин соёл шилжиж
хот суурин хөөгдсөн ч зарим талаар муур дагаврууд гарч байгаа нь хүүхдийн шүдний өвчлөл юм. 2015 онд Мишель хүүхдийн сангийн үйл ажиллагаа эхэлж байхад Монголын хүүхдийн шүдний асуудал ялангуяа 2-6 насны хүүхдүүдийн шүд арчилгаа маш хэцүүхэн байсан шүү. Одоо ч байдал хэвээр байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг монголчуудын хувьд дээрх статистик тоо шүдний өвчин аюулын харга дэлгэцнийг маш тодор сануулсан юм. Улаанбаатар хотод шүдний хувийн хвшлийн 260 эмнэлэг ажиллаж байна. Хөдөө орон нутагт бол шүдний эмнэлэг маш ховор бас хол. The next dentist is over 100 km in this case. 2015 онд буюу одоогоос 7 жилийн өмнө Швейцар улсын иргэн Габриэла Шмидт Корсето гэх эмэгтэй нөхөр хоёр хүүхдийн хамт нөхрийнхөө ажлын шаардлагаар Монгол улсад иржээ. Сайн байна уу? Миний нэр Габриэла Шмидт Корсето. Би Мишель хүүхдэд сан ажилладаг. Тэрээр Монгол улсад ирээд зүгээр суухыг хүссэнгүй. Мишель хүүхдийн санг үүсгэн байгуулсан байна. In 2014 2014 онд Монголын үндэсний их сургуулиас санал ирж намайг шүдний ангийн оюутнуудад багшлуулахаар урьсан юм а. Дадлагын ажил хийгдэх шаардлагатай байсан учраас Монгол оюутнуудыг асрах газарс дадлагжуулагчаар ажиллахаар болсон юм а. Тэр үед оюутнуудаа хүүхдүүд шүдээ хэрхэн цэвэрлэхэд зааж сурах вэ гэдгийг сургаж байлаа. Энэ үеэс Монголын хүүхдийн шүд тэр дундаа асрах газрын хүүхдийн шүдний асуудал ямар түвшинд байгааг харж ойлгосон юм а. In 1988 1988 онд би Африкт Альберт Швайцгийн эмнэлэгт очиж байсан юм а. Тэнд би шүдний нүүдлийн клиникийг эхлүүлсэн. Габонд би 5 жил болсон. Тэр үед би нөхөртөөгөө танилцсныг дашрамд дурдъя. Тэнд Африкт дараа нь 5 улсад энэ чиглэлээр ажилласан. Ингээд 2014 онд Монгол ирсэн юм а. That's where I met my husband, by the way. Mobile dental буюу явуулын шүдний эмнэлгийг Африк улсад маш олон жил ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан Монгол улсад нэвтрүүлв. To have a mobile dental clinic. Нүүдлийн шүдний клиник ажиллуулахад маш их зохион байгуулалт шаарддаг. Тухайлбал хотоос хол Завхан аймагт эсвэл цаатнууд дээр очлоо гэхэд чухал нэг зүйлийг мартсан байвал тэгээд л үйлчилгээ үзүүлж чадахгүй байдалд хүрдэг. Юу ч мартаж болохгүй. Тийм учраас урьдчилан төлөвлөж түүний дагуу бүх зохион байгуулалт хангалттай хийх шаардлагатай болдог. Нүүдлийн шүдний эмнэлэг учраас 5 тухайн асуудал Улаанбаатар болон хувийн шүдний эмнэлгээс тис ондоо байдаг. Тэгээд богино хугацаанд олон хүүхэд үзэж үйлчлэх гэдэг бол маш зохион байгуулалтыг шаарддаг юм а. Явуулын буюу бүх техник хэрэгсэл одоо хэрэгтэй багаж материал бүх юмаа зөөгөөд ажиллана гэдэг бол эрсдэс ялгаатай. Эмчээс болон ажиллаж байгаа сувилагч бүх хүмүүсээс ер нь бол мэдээж чадвар нэлээд тийм нэг төвчээр шаарддаг гэж хэлж байна да. Энэ эмэгтэй даруухан инээмсэглэлийн цаана Монголын мянган хүүхдийн хамны хөндийн эрүүл ахуй цаашлаад олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж буй хүчрэх бас хүнлэг сэтгэл оршин буй. Учир юу вэ гэвэл Мишель хүүхдийн сангийн явуулын эмнэлэг нь шинэ үеийн иргэдэд үн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг учраас тэр. We started in 2000. 2015 онд Мишель хүүхдийн санг ажиллуулж эхэлсэн. Тухайлбал 2016 онд үнгүй шүдний үйлчилгээг асрах болон хүүхэд цаатуулах газруудаар Улаанбаатар хотын хэмжээнд эхлүүлсэн байдаг. 2018 онд Германы элчин сайдын яамны санхүүжилтийн ачаар хүүхдийн шүдний үн төлбөргүй үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал Монгол болон Швейцар, Герман шүдний эмч нарын хамт техник хэрэгслээ машинд ачаад төвсгөлийн их улс суманд цаатан хүмүүсийн хүүхдүүд Завхан аймаг, Хинти, Сүхбаатар аймгийн олон суманд үнгүй шүдний үйлчилгээг үзүүлж чадлаа. Энэ жилээс хүүхдийн шүдний үн төлбөргүй эмчилгээг Улаанбаатар хотын гэр хорооллын хүүхдүүдэд хүргэж эхэллээ. Хөдөө сумдуудаар явж байхад бол шүдний эмч баг багт байдаггүй тий. Шүдний кабинет, шүдний тусламж одоо ерөөсөө үзүүлэх боломжгүй байдаг учраас яг үн төлбөргүй гэхээс илүүтэйгээр тийм үйлчлэгээ байхгүй газар хүүхдийн шүдийг эмчлээд ломдоод шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байгаа учраас хүмүүс мэдээ сэтгэл хангалуун маш сэтгэл хангалуун байдаг. Маш гоёор хүлээж авдаг. Одоогоор Герман улсын элчин сайдын газар болон Швейцарын хөгжлийн төв гэх зэрэг гадны сайхан сэтгэлд хүмүүсийн хандив тус димээр ковидын хүнд цаг үед ч Мишель хүүхдийн сан зогсолгүй хөдөө орон нутаг болон хотын захын дүүргийн хүүхдүүдэд
Мишель бэлгэлсээр явна. So our goal is to treat children. Үн төлбөргүй шүдний эмчилгээний гол зорилго нь шүдний эмчилгээний төлбөрийн чадамжгүй гэр бүлийн хүүхдүүд болон шүдний үйлчилгээнд хамрагдах боломжгүй зайдуу амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг хамруулах явдлаа гэж тодорхойлсон юм а. Энэ бол айгүй гоё өгөөжтэй тий үйлсээ сайн үйлсээ аян байна. Тэгээд манай Монголын нөхцөлд олон шүдний эмнэлгүүд нь цаг нь одоо олдохгүй. Одоо улсын эмнэлэг олдохгүй. Одоо гэхдээ ч одоо 2 нас хүрч байгаа мөртлөө улсын эмнэлэгт үзүүлээ гэхээр одоо энэ чи 4 сарын өнөөдөр 13 гэхдээ чи 4 сарын очрон дууссан байгаа хгүй. Тэгээ ийм гоё сайн үйлсийн тий мичээ санагдیں۔ Хүүхдийн шүдүүдийг амны хөндий ирүүл бол тухайн хүүхд маань ирүүл байх болохоор ийм сайхан одоо аяныг хийж байгаа одоо мишээ сангийн хамтлагтаа маш баярлаж байна. Шүдний эмчийн мэрэгжил манай гариг дээр үүсэж бий болсон анхны мэрэгчлүүдийн тоонд ордог ажээ. Хүндрэлтний хувьд олон зуун жилийн туршид амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор ирсэн байна. Тэр тусмаа хүүхдийн шүдний эмч том хүнийхээс ялгаатай бөгөөд хүүхдийн сэтгэл зүй тохируулж ажиллах нь тиймч амар биш учраас хүүхдийн шүдний эмчээс мэрэгжлийн болон харилцааны өндөр ур чадвар шаарддаг. Хүн бүр бага балчир наснаас амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж хэвшгэн зохистой бөгөөд шүдний эмгэгээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Бүх одоо амны хүндэд үүсэж байгаа гажиг, согоо гэх том асуудлууд маань бүгдээрнийх нь их үндэс нь цоорл, шүд цоорох өвчин өөрөө байдаг учраас шүдний цоорлыг бид нэр үүсэхгүй байх юм бол дараагийн том асуудлууд үүсэхгүй байгаад хүндрэхгүй байж болох юм аа л гэж хэлмээр байна да. Амны хөндийн эрүүл ахуйг сахиж хэвшснээр хүн насан туршдаа эрүүл сарвал амьдрах боломжтой. Тэр Швейцар болон Африкт морь унах дуртай байсан бөгөөд Монголд өргөн уудам нутагт морь унах нь түүний хувьд онцгой сайхан байдаг гин. Тийм байна. Энэ манай имэ. It's I guess it's now quite ruined. I need a new one. Starting by the best thing seeing. Хүүхдүүд хийлгсэн ломбоо бие биедээ харуулж өвчнгөө болсон гэдгээ хэлж инээж хөөрч байгааг харах бол надад аз жаргал авчирдаг. Үнэхээр гоё мэдрэмжээ. Инээсэн өвдөлтгүй болсон хүүхдийг харах сайхан байдаг. Хамгийн хүнд хэцүү зүйл бол миний хувьд үн төлбөргүй үйлчилгээ явуулах, мөнгө босгох байдаг. Энэ бол үнэхээр хэцүү ажил. Би энд л дургүй. The terrible thing, the worst thing. Хэдийгээр Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж буй ч одоогоор түүн тусалсан монголчууд хуруу дарам цөөнж эмчлүүлж буй хүүхдүүд хэдэн зуугаараа. I really would like to ask Mongolian population. Би Монголын ард түмнээс Мишель хүүхдийн санг дэмжээж туслаач гэж хүсэж байна. Ингэснээр шүдний эмчилгээ хэрэгтэй хүүхдүүдтэй хүрэх болно. Шүдийг ганцхан удаа эмчлээд болдоггүй. Жил бүр шүдээ шалгуулж, эмчлүүлж байх хэрэгтэй. Байнгын ажил юм. Ингэж байж л шүд эрүүл байна. Шүдийг эмчлэх, шүдний талаар боловсрал олгох, үн төлбөргүй үйлчилгээнд маш их мөнгө шаардлагатай болдог. Монголын хүүхдүүд бол бидний бас таны ирээдүй. Тиймээс Мишель хүүхдийн санг дэмжээрэй гэж бид та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэв дамнан ирж Монгол хүүхдүүдийн төлөө зүтгэж яваа. Монгол хүүхдүүдийн дунд Габи нэрээр алдартай болсон Түнд болон түүний багийг морьтон заяат монголчуудын ивэл тосох болтугай.